Ер үсийн 1000 цаг. Эзэн бидэнд боломж цагаа өгч байна. За тэгвэл нэгдүгээр бидний сэргэлтийг асаах гал юу юм бэ? Тэгвэл эзний оршихуй бидний амьдралын дунд орж ирэх хэрэгтэй. За тэгвэл би Шаштрын дэд номын 34-р бүлгийн 1-ээс 13-ыг уншъя. Өнөөдөр би яг энэ Шаштрын дэд ном 34-р бүлгийг бүхэлд нь үзнэ. Тэгээд та бүгд нэлийн их бас Библийг басын ойрхон тавьдсан ба эргүүлэх болно. За тэгээд танд гар утсан дээр Библи байх юм бол бас хамт хараад та бас Библи авчирсан байх юм бол Библи хамт уншнаа. За би нөгөө электрон байдлаар нэг шин цаас байдлаар өндөр сургаалаа. Чи баг 10-аад хуудас юм бариад ирсэн биш үү? За уншъя. Йосеф хаан болоход 8 настай байсан бөгөөд Иерусалимд 31 жил хаанчлав. Тэрээр эзний мэлмийн зөвийг өгүүлдэн өөрийн өвөг эцэг Давидын замаар замсан бөгөөд зүгэн баруун тийш хазаалсангүй. Хаанчлалынхаа 8 дахь жилд залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидын хаан бурхныг эрлэхийлж эхлэв. 12 дахь жилд тэрээр Юда болон Иерусалимийн мөргөлийн өндөрлгүүд Аширагийн модон шом болон сийлмэл зутгамд хүргүүдийг цэвэрлэж эхэлсэн юм. Тэр түүний өмнө баалуудын дахлын ширээнүүдийг нурааж өндөрт байрлуулсан утлагын дахлын ширээнүүдийг тэр завчин унав. Бас Аширагийн модон шон сийлмэл болон зутгамд хүргүүдийг тэр хэсэглэн бутлаад нунтаг болон үүрүүлэн тэдгээр дахил өргөж байсан хүмүүсийн булчнууд дээгүүр тарав. Тэгээ тэрэ тахилч нарын ясыг дахлын ширээнүүдээр нь шатааж Юда болон Иерусалимыг цэвэрл шүүлв. Манасе, Эфраим, Симоны хотууд болон Нафтали хүртэл иргэн тойрных нь балсууд ч гэсэн тэр дахлын ширээнүүдийг нурааж Ашерагийн модон шом болон сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад Израиль газар нутаг даяар утлагын дахлын ширээнүүдийг завчин хаяв. Тэгээ тэрээр Иерусалим руу буцав. Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлсэн байх үед буюу хаанчлалынхаа 18 дахь жилд өөрийн бурхан эзний өргөөг засварлуулахаар тэрээр Азилиагийн хүү Шапан, хотын дүшмэл Манесе, хэрэг хөтлөгч Йохосын хүү Йонарыг илгээв. Тэд тэрүүн дахилч Хилка руу очоод бурхны өргөө рүү авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левчүүд болох хаалганы сахиул Манасе, Эфраим болон Израилийн бүх үлдэгдлээс өмнө бүх Юудэ, Биньямин болон Иерусалимийн оршин суугчдаас цуглуулсан байв. Тэд уг мөнгийг эзний өргөөг хариуцсан ажиллаж буй хүмүүсийн гарт өгсөн бөгөөд эзний өргөөнд ажиллаж байсан ажилчдад өргөөг сэргээн барьж засварлахад хэрэгэлсэн юм а. Тэр мөнгийг тэд зассан чулуу залгахад ашиглах гуайланг худалдаж авахад мөн Юудагийн хаадын сүрэлд хүргэсэн барилгуудад дүнзүүд хийгээд зориулж мужаанууд барилгачдад эргүүлэн өгчээ. Хүмүүс нь ажлаа итгэлтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарын хүүгүүдээс гаралтай левчүүд болох Йохат, Обед нар, Гихотын хүүгүүд гаралтай Зехария, Мишулам нар болон бүгд хөгжмийн зэмсэгт гаралтай хүмүүс болон левчүүд байв. Тэд бас хүнд юм зөөгчдийг хариуцсан мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянж байв. Левчүүдээс зарим нь гүүш, дүшмэд болон дан хаалгын сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв. За тэгвэл энэ хаан өөрийнхөө амьдралын ихэнх үедээ яг эзэнд таалагдахгүй байгаа бүх зүйлсүүдийг цэвэрлж эхэлсэн. За өнөөдөр би та бүгдээс асуумаар байна. Өнөөдөр таны амьдралд эзэнд таалагдахгүй зүйлсүүдийг та цэвэрлж байна уу? Яг тэгвэл эзний оршихуй яг өөрийнхөө хүсэл таалал ариун байдал дотор орж ирдэг. Бид өөрсдийгөө хуурч чадна. Бид бас бусдыг хуурч чадна. Харин мөнхийн эзнийг бид хизээч хуурч чадахгүй. Тэгвэл эзний оршихуй бидний амьдралд орж ирнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Тэгвэл та өөрийнхөө зүрх сэтгэлд байгаа, өөрийнхөө амьдарч байгаа орон зай дотор, өөрийн ах トゥ төрөл төрөсөд, өөрийн хот, өөрийн улс үндэстэнд үнэхээр эзэн таалагдахгүй байгаа зүйлсүүдийг та цэвэрлэх үүрэгтэй юм аа. Тэгвэл өнөөдөр та өөрөөсөө асууя. Өнөөдөр миний амьдралд, миний зүрх сэтгэл дотор эзэн таалагдахгүй
зүйлс юу байна вэ? Та түүнийг цэвэрлж байна уу? За хааны одоо өвөө гэсэн үг. Өвөө энэ Манасэ гэдэг энэ хаан маань болохоор их муу хаан байсан. За дараа нь түүний бас аав Амон гэдэг бас хаан бас муу хүн байсан. Яг л тэд үнэхээр эзнийг хүндлэж эзний оршихуйг эрен хайж амьдраагүй. За тэгвэл энэ хугацаа бол нийтдээ 50 жил болсон ба. Нэг үгээр хэлэх юм бол 50 жил бүхэл бүтэн Израиль ард түмэн эзнийг эрен хайх, эзний оршихуй дотор байх, эзний хүндлэх юуч байхгүй болсон байна. Тийм учраас тэр ард түмэн бүгд худал хуурмаг шүтэн өөрийнхөө эргэн тойронд байгаа үндэстнүүдийн нөлөө худал хуурмаг зүйлсүүдэд амьдралаа өгсөн. Тэгвэл өнөөдөр таны амьдарч байгаа энэ газар нутагт та нөлөөлж байгаа мó эсвэл эргэн тойрон байгаа зүйлсүүд танд нөлөөлж гинөө? Өнөөдөр эзэн өөрийнхөө оршихуйгаар энэ үндэстнийг өрөөмөр байна. Танаар дамжуулан өөрийн хаанчлалаа тэлмээр байна. Тэгвэл ийм эмх замраагүй байдал донд 8 настай шүү. 8 настай болчир хүү анх эзэн рүү гараа өргөсөн. Эзэн минь. Би аав шиг, би өвөө шиг баймааргүй байна. Бидний өмнө Давидын таны хүндэлдэг байсан тэр зүрх сэтгэлээр би амьдралаа өргөмөр үнэ гэж бяцхан хүү эзэнд хандаж залбирсан. Тэгвэл эзний хувьд бол тэр нас, хүйс, мэрэгжил, эрх мэдэл тэр зүйлээс үл хамааран зөвхөн өөрт нь бүрэн зориулагдсан зүрх сэтгэлтэй хүмүүст эзэн өөрө дэмжлэг болохоор эзэн өөрөө бууж ирд юм аа. Тэгвэл өнөөдөр би та бүгдээс асууж өнөөдөр энэ газар сэргэлт ирэх хэрэгтэй байна. Өнөөдөр бидний амьдарч байгаа газар нутагт өдөр их тусам дороотч байна. Хүн бүрийн зан чанар, хүн бүхэн худал хуурмаг шүтээнд автаж, эд баялагт автаж байна. Энэ бол бидний хариуцлага. Бид эзний оршихуйг дуудаж, бид эзний өмнө хариуцлагатайгаар энэ улс үндэстнийхээ өмнө энэ цаг үеийнхээ зогсохгүй байна. Тэгвэл бид энэ хаан шиг эзэн рүү гараа өргөж та бидний дотор орж ирээч гэж гуйх хэрэгтэй юм аа. Би эзний оршихуйтай холбоотой зүйлсийг маш их зүйл хуваалцаж болох байгаа. Гэхдээ энэ олгогдсон хугацаа яг хамгийн чухал зүйлсүүдийг би та бүхэнд өгөхийг хүсэж байна. Тэгвэл үнэхээр ийм хорон муу дүүрсэн худал хуурмаг дахил шүтээнд автцсан энэ нөхцөл байдлын дундаас энэ бяцхан хүү Давидын замаар замнаа гэж тэр гараа өргөсөн юм аа. За тэгвэл энэ хаан маань 20 наснда шинжилтээ эхэлсэн. Ваа. Тэр гоё залуу нас вэ те. Бүх шүтээнүүдийг зайлуулсан. Дахлын ширээнүүдийг нураасан. Худал хуурмаг шүтээнтэй холбоотойсэн бүх хүмүүсийн ясыг яаруулж хайсан. За тэгвэл 26 наснда тэр эзний өргөөг засварлсан. Ваа, ямар гоё. Энэ 50 жилийн турш энэ улс үндэстэн эзэн тэдний бүр сүлд норцсон байсан шүү дээ. Тэр мөнхийн хүндэлдэг эзэн хайцсан бүү мэд. Тэгээ өргөө нь бүр ингээд эцэг үрцсэн. Та бүхэн боддоо бүхэл бүтэн энэ өргөөг барьд 250 жилийн дараа энэ эзний зарц өргөөг засварлаж эхэлсэн. Тэгвэл эзэн өнөөдөр тэр өргөөн дотроо тэр оршихуйгаараа орж ирмээр байна. Та өргөөний төлөө юу хийж байна вэ? За би Египтээс гарсан номын 33:15-аас 17-г уншъя. Яг тэгвэл Израилийн ард түмэн гим хийснээс болж эзэн Мөсед хэлсэн. Мөсө би хамт явахгүй гэсэн. Миний оршихуй хол байг. Харин би тэнгэр элчээ явуулна гэж хэлсэн.
За гэтэл Мөсө эзний өмнө бүр ингээд гуйсан байгаа. Эзэн минь болохгүй штэ. За тэгээд би яг тэр үнэхээр эзэнд гуйсан хэсгийг би гаргаж ирсэн. Тэгээд та бүхэн дараа нь энэ Египтээс гарсан одоо гитлэл номоос илүү цаг гаргаж судлаж уншихыг цаг гаргахыг хүсэж байна. За 33-ийн 15-аас 17. Дараа нь Мөсө түүнд хэрв таны оршихгүй бидэнтэй хамт явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. Тийхгүй бол би болон таны ард түмэн таны мэлмий таалыг олсон юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон таны ард түмэн бид газрын хөрсөн дээр бүх ард түмнээс ялгагцнаараа мэдэгдэх биш үү гэвэ. Эзэн Мөсед чиний хэлсэн зүйлсийг би бас хийн. Учир нь чи миний мэлмид тааллыг олсон. Би чамайг нэрээс чинь мэддэг гэж айлдваа. Мөсө гуйсан та бити өөрийнхөө оршихуутайгаа хамт явлаа. Хэрвээ явахгүй гэсэн. Урагшаач алахгүй гэсэн. Яагаад гэвэл бид бусад ард түмэс юугаар ялгадах юм бэ? Ганцхан та байгаа. Таны оршихуй байгаагаар ялгадсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр таныг эргэн тойрон байх хүмүүс энэ үнэхээр мөнхийн эзэн энэ хүнтэй хамт байдаг. Энэ үнэхээр өрөөгцөн нэгэн, энэ ивээгцэн нэгэн. Үнэхээр онцгой нэгэн гэж хэлж гэнэ үү? Эсвэл та бусад хүмүүсээ юусоо ялгахгүй байна уу? Яг л бусад хүмүүс энэ нийгэмд байгаа хүмүүст нь адилхан завхаардаг, худал хийлдэг, хов зөөвдөг, атаархах, шунхаарах энэ бүх зүйлсээс юусоо ялгахгүй байх юм уу? Харин бид эзний оршихуйг бидний амьдралд хамт байх ёстой. За тэгвэл энэ цаг үед манай эрдий 640 оны үед байсан. 640 он. За тэгэхээр яг түүхийн он дарааллыг харах юм бол хаа вэс эртний юм штэ. Тэг өнөөдөр бидэнд ямар хамаатай юм гэж бодохоор байгаа. За тэгвэл тэрнээс хойш өнөөдөр 2600 за ойролцоогоор 30 жилийн өмнөх түүх байна. Тэгвэл тэр үед ч эзэн өөрийн оршихугаар агуу зүйлийг хийсэн бол өнөөдөр ч гэсэн эзэн агуу зүйлийг хийх болно. Бидний хүндлэн дээдлэг тэр эзэн байсан байгаа байсаарч байх мөнхийн эзэн. Тэгвэл Мөсө эзнийг дуудаж бид таны хэн гэж дуудах юм бэ гэхэд би байдаг гэж хэлсэн. Би байдаг, би өмнөч байдаг, одоо ч байдаг, ирээдүйд ч байдаг. Би үрд мөнх байдаг эзэн гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр ч гэсэн тэр эзэн тантай хамт байна. Тэгвэл өнөөдөр таны амьдралыг эзэн захирах ёстой юм аа. Та эзэнд өөрийгөө захируулах ёстой. Таны бодол санааг захирах ёстой. Таны үгийг захирах ёстой. Таны төлөвлөгөөг захирах ёстой. Яг л таныг хамгийн сайнаар амьдруулж чадах нэгэн бол тэр юм аа. Таныг үе дамжин өрөөгдөж амьдрахыг чиглүүлэх нэгэн бол тэр юм аа. Таны эхлэл болоо төгсгөлийг мэдэж амьдралын турш таныг замчлах тэр нэгэн бол эзэн өөрөө юм аа. Тэгвэл бид эзэнд үнэхээр тэр Балчир 8 настай тэр хаан гараа өргөж та өөрийн оршуугаар миний амьдралыг удирдаач. Би таны заавар зөвлөгөө бүх зүрхээрээ би таныг хайрлаж хүндлэж амьдрнаа гэдэг энэ зүрх сэтгэлийг бид энэ газарт өөрсөнд оруулж ирэх ёстой юм аа. За тэгвэл би дахин хэлье. Өнөөдөр бид өөрийгөө хуурч чадна. Бид бусдыг хуурч чадна. Харин мөнхийн эзнийг бид хуурч чадахгүй. Тэр эзэн таны усны тоошир гихш мэднэ. Тэгвэл өнөөдөр эзний оршихуй цаад болж исэн тэр бүх зүйлсийг өнөөдөр бүгдээр амьдралаас хай. Гимши. Тэгээд эзэн та надтай хамт энэ цаг үед сэргэлтийг хийгээч гэж бүгдээрээ залбирцгаая. Тэгвэл эзэн зүгээр Илсийг маш үнэт эрдний чулуулгаж чадна. За Хисанаас эзэн үнтэй совдыг гаргаж чадна шүү дээ.
За эсвэл зүгээр жирийн нэг шавраас учир алмазыг ч мосгож чадна шүү дээ. Тэгээ та өөрийгөө юу гэж бодож байна? Би аюул хүмүүс ингээл аюул шалтгаан хэлдэг. Би болоогүй, би Библийн сургууль төгсөөгүй, би итгэхэд удаагүй, би настай эсвэл би залуу, би чадваргүй. Зөвхөн та эзэнд гар хөрг. Эзэн та миний амьдралыг захираач. Таны хүсэл цаанд болж байгаа бүх зүйлсийг миний амьдралаас холдуулаач. Зөвхөн өөрийнхөө алдрын төлөө намайг хэрэглээч гэж. Эзний оршихуйг бүгдээрээ энэ газарт өрн дуутъя. Эзнийг өөрийн амьдралын төв байр суурь дээр тавь. Тэгээд эзэн таны амд юу хийх харцгаая. Гайхамшигт. За тэгвэл би энэний төлөө бас залбирмаар байна. Энэний талаар би нэг үргэлжлэн задлаж та бүхэнд хуваалцах боломжтой. Тэгвэл яг одоо өнөөдөр та өөрийнхөө зүрхийг чагна. Үнэхээр эзэн таалагдахгүй зүйлсээ өнөөдөр бүгдээрээ Паул хэлчих хог навшуулгаж гаргаж хаяа. Би Иесус Христийг таньж мэдсэн юунаас ирхэм чухал учраас би өөр юу гэж үл ошооч. Би өөрийнхөө амьдралын олд гэжсэн бүх зүйлсийг би хог болгож хайсан гэсэн байна. Яг би зөвхөн түүнийг олж түүнтэй нэгдмээр байна гэдгийг хэлсэн байна. Их эзэн минь өнөөдөр энэ өргөөнд би таны оршихуйг өрн дуудаж байна. Үнэхээр таны тэнгэрт хүсэл энэ газар дээр биелэгдэх болтугай. Өнөөдөр бид өөрийн төлөө амьдрахгүй, бид өөрийн төлөө өгөхгүй. Есүс Христ бид таны төлөө амьдрах, бид таны төлөө өгөх болно. Учир нь өгсөн амьд үрд та бидний эзэн болсон. Халелуя. Их эзэн минь. Өнөөдөр би хуваа бодсон, зүрхнийхээ мухарт өөрийнхөө амийг утсан, шаардлагагүй зүйлсээр амьдрч байсан бол биднийг өршөөгөөч. 100% бид танд өөрийгөө өргөж байна. Миний амьдралыг захираач, миний үгийг захираач, миний оюун бодлыг захираач, миний хувь тавиланг захираач, миний бүх төлөвлөгөөг захираач. Зөвхөн та. Тэгээд эзэн минь үнэхээр танд тааламжгүй байгаа бүх зүйлсүүд бид нурааж байна. Бид тэр бүгдийг угаан цэвэрлэх болно. Тэр бохор зүйлсүүдийг бид хаях болно. Их эзэн минь яг одоо танаас гуйж байна. Эзэн минь би таны ариун ард түмэн дээр би таны оршихуйг дуудаж байна. Таны өрөөлийг би дуудаж байна. Та ивэх болтугай. Есүс Христийн нэрээр. Амен.